За сайн байцгаана уу. За хамтдаа цэжлээ тавцгаая. За үг багийнхан төсмөр босч жоод за тэгээд хамтдаа уншицгаая. За эхний жил Лук 12-ийн 20-21 эшлэл. За хамтдаа уншъя. Харин Бурхан түүнд монхог чи яг энэ шүн зэмчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэсний хэн эзэмших вэ гэж альжээ. Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялагийг хураадаг Бурханд үл бэлтгэдэг болоо гэв. Лук 12-ийн 20-21. За дараагийн эшлэл уншъя. Номлолчоос 3-11 эшлэл байна. За хамтдаа уншъя. Бүх юмыг тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурхны үйлдсэн ажлыг эхнээс нь эцэг хүртэл ойлгож чадахгүй ч гэсэн тэдний зүрхэнд үрд мөнхийг суулгажээ. Номлолчоос 3-11. За баярлалаа. За үгийг Улаанбаатар төв чуулганы туслах Ловчаргал пастор дамжуулж сайн мэдээ багаас бэлдсэн эгч нарын магтан дуу сонсноо. За баярлалаа.
Сайхан олсноо. Хоол намттай байснаа. Амттай бол амталж хийж өгсөн Цэнхэр багийнхандаа баярлалаа. Нэр нь юу вэ? Уг баг хонь. Цэнхэр нүг улаан нь сайн мэдээ юм шиг байна. Шарна. Улаан нөхөрлөл юм уу? Залбирал. За үг залбирал. Нөхөрлөл сайн мэдээ. За. Ахлагч нар нь ингээд тэр багийн ахлагч нь яний. Инээдэг залуу. Амттай залбираад хүлээх эхэлье. Харин Бурханд тандаа баярлалаа. Бад өхнийг гэмнүглийн дундаас хаварч өгөн Бурханы хүүхдээр амьдарч чадах нэгүслийг өгсөндөө талархаж байна. Өнөөдөр ч залуучдын нөхөрлөөр дамжуулан эзэн таны бад өхөн Бурхан таны хүүхдийн өөр хэрхэн амьдрах ёстойг үгээрээ зааж сургаж өгөхийг хүсэж байна. Мөн нэгдэхээс эхлэх нэгдсэн семинарын төлөө бад өхөн хамтдаа залбирэн олон хүмүүс сайн мэдээ тарааж байгаа үлээ. Тэр залбирч буй бүх ил хүмүүсийг эзэн та хайрлан өөрийнхөө үг рүү удирдах өгөхийг бидэнтэй адилхан энэ мөнх амын найдварыг олж аван аз жаргал баяр хөөрөөр дүүрэн энэ амьдралаар амьдарч чадхаар эзэн та удирдах өгөхийг хүсэж байна. Түүний төлөө бид хүн нэг зүрх сэтгэлээр залбирэн эзэн таны өмнө цэвэр ариун амьдарсан тийм нэг 7 хоног болоход та тусалж өгнө. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Аамен. Өнөөдөр хамтдаа 1-р Петр номноос суралцъя. Нэгдүгээр Петр 1-ийн өнгөрсөн удаа залуучуудын үг орлоо. Бурхан сорилтыг зөвшөөрдөг бод үүндээ баярлах ёстой гэд. Залуучууд юм шиг биш юм шиг юутай ч. Залуучууд сонсоогүй юу тийм үг те? Сонссон уу? Залуучууд нийт өөр нөхөрлөл байлоо. За өнөөдөр хамтдаа тэрний үргэлжлэл болгоод 1-р Петр 1-ийн 7-р ишлэлээс хамтдаа суралцъя гэж бодлоо. 1-р Петр 1-ийн 7-р ишлэл. За олсон бол хамтдаа уншийдаа. Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн илчлэлээр магтаал алдар хүндэтгэлд хүрэх юм аа. Ингэснээр гэдэг үг нь өмнө нь гарч байгаа агуулгын үр дагаврыг нь хэлж өгсөн баг. Өмнө нь гарсан үг нь хэдийгээр та нар төр зур шаардлага таавал элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярлдаг гэж хэлсэн баг тийм үү? Яг хүн ном дээрч тэр энэ сорилтын талаар хэлсэн байгаа. За түүний үргэлжил болгоод ямар амар халуун юм бэ нөрөө чи. Өглөө үг нь гайгуулээсэ. Тальчи за. Зүгээр эцтэй. Хойшаарадах юм тийм эвгүй харагдаад байгаа юм ээ. Ардаас нэг хүн хараад байгаа юм санагдаад байгаа. Харж гинэ. Хараад байна үү? За. За энэ дээр хэдийгээр 7-р ишлэл дээр Илч Петрч мөн ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж хэмээн нүгэн дээр айлцсан баг. За. Библиэлд энэ итгэлийг сайн мэддэг боловч олон янзаар илэрхийлсэн бөгөөд Библиэлд хамгийн сайн итгэлийг илэрхийлсэн үг нь энэ алтаар зүүрсэн үг баг. За. Итгэл нь юутай адилхан гинэ? Алттай адилхан гэж хэлсэн баг. Тийм учраас алт нь алт боловч энэ ертөнцийн алт нь мөхөж алга болдог гэж.
Гэвч итгэл нь юу юм болоо? Мөнхөд үлддэг зүйл эцтэй. За. Өнөөдөр хамтдаа энэ итгэлийн шалгуур галаар шалгагдах мөхөг алтнаас жилийн үнэтэй гэсэн энэ зүйлийг хамтдаа жоохон тунгаан бодож үзцгээе. Алтан хувирдаггүй тийм үү? Алтан үргэлжидэл алт байдаг. Тийм учраас үнцэнтэй байх. Алтан уг нь адилхан металл тийм үү? Тийм биз? Өнгөн шар. Гэтэл яагаад тийм их үнэтэй байгаад хүмүүсийн алтыг олж авахын тулд тэгж их хичээж алтны төлөөх тэмцэл нь явсаар ирсэн юм. Одоо ч эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унсан ч алтын ядгүй байсаар байдаг тийм үү? Тийм учраас дайн дажин эвгүй хүнд нөхцөл улс оронд тохиолдох үед хамгийн түрүүнд яадаг бол энэ алт хурааж эхэлдэг байж. Ягаад вэ? Үнцэн нь ундгүй учраас тэр. Алтан тэр хэмжээгээрээ үнэтэй бөгөөд үнцэнтэй болсон тэр шалтгаан нь алтан хувирдгүй учраас тэр баг. За. Тийм учраас бурхан яасан юм бол Илч Петр энэ дээр итгэлийг алттай адилхан зөөрлсөн баг. Итгэл нь алт учраас тийм үү? Хувирдгүй шиг. Жинхэнэ итгэл нь ч яадаг бол хувирдаггүй мөн өшөө илүү өнгө ордог баг. Үүнийг итгэл гэж хэлж байгаа. За. Библиэлд итгэлийн талаар олон үгнүүд гарч байгаа тийм үү? Мөн Библиэлд итгэсэн гэж хэлсэн хүмүүсийг дараа нь харах нэ хувирсан үйл явдлууч Библиэлд олон гарч байгаа. Израилийн ард түмч тэр Мойсе болон Мойсегийн үйлдсэн тэр гайхамшигыг хараад Гитлэл номын 14-ийн 31 дээр хамгийн сүүлийн ишлэл үз тэрэн дээр гардаг үстэй. Эзний тэр Мойсегийн үйлдсэн гайхамшигыг хараад Мойсе болон эзэнд итгэв гэж гардаг тийм үү? Гэхдээ тэр дотор жинхэнэ итгэл нь хэр их байсан бол дундаас нь жинхэнэ биш итгэл нь ялгардаг үстэй тийм ээ? Элч Паулыг ч тэр сайн мэдээ тарааж байх үед Симон гэдэг хүний яриа Үйлс номын 8 дугаар бүлэг дээр гардаг үс. Тэр бас ихэндээ итгэж байгаа мэт байсан. Гэхдээ хаалгаа цаашаа гараад. Гэтэл хожим нь яасан бол тэрээр жинхэнэ итгэлтэй байгаагүйсэн тийм үү? За. Үүнтэй адилхан энэ итгэлийн талаар жинхэнэ итгэл нь ямар ялгаатай болоо? Жинхэнэ итгэл нь галаар шалгах үед яа тийм бол ил гарч ирдгээ гэсэн үг байна. Тийм учраас бурхан яадах вэ? Зарим үед авралыг авсан хүмүүст зовлон, сорилт гэдэг зүйлийг зөвшөөрдөг. Яагаад вэ? Нэгдүгээрт нь миний итгэл нь жинхэнэ байна уу, үгүй юу гэдгийг мэдхийн тулд тийм үү? Өнгөрсөн цагт Яков номын 1-р бүлгээс бид бүхэн түүний талаар сурсан. Тэгээ залуучууд биш юм шиг байна те. Өөр нөхрөл юм. Тэгсэр залуучууд сонссон гэдэг энэ ямар нөхрөл дээр энэ үг орчлаа. Үйлчлэлийн багийн нөхрөл юм уу те. За, юу таач? Бурхан юу юм бол? Одоо ч тэр бидний итгэлийг шалган инхүү алт мэт үнцэнтэй болохыг хүсдэг баг. Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байжээ гэж хэлсэн байгаа. Хичнээн өчүүхэн жижиг итгэлч байсан бай. Тэр итгэл нь үнэхээр жинхэнэ үнэн итгэл бол яах вэ? Тэр шалгуурыг давж гардаг баг. Тийм ээ? Тиймээс 1-р Коринтын 3-р бүлэг дээр гарч байгаа тэр шалгуур ч гэсэндээ үүнийг хэлсэн биз дээ. Ганцхан суур байх болно. Тэр нь юу юм бол? Есүс Христ. Христэд итгэх тэр итгэл дээр бид бүхэн одоо суурлуулан байшингаа барьж байгаа гэж хэлсэн. Тийм ээ? Түүний дээр алт, мөнгө, эрдэнийн чулуугаар барьсан хүн ч байсан. Мөн мод өвс сүрлээр барьсан хүн ч байсан мэт. Гэхдээ тухайн өдөр яалаа? Тэр өдөр гэж хэлсэн тийм үү? Галаар шалгахтал яасан юм бол? Зарим нь юу ч шатаж үгүй бас. Алт мөн эрдэнэс нь юу юм бол? Үлдсэн талаар Библиэлд харж байгаа тийм үү? За. Алт нь хичнээн өчүүхэн жижиг байсан ч галаар шалгах хүмүүсэд алт нь алтал байдаг шиг. Хичнээн өчүүхэн итгэл байсан ч юу юм бол? Тэр итгэл нь жинхэнэ бол яах вэ? Үнцэнтэй бөгөөд үлддэг тийм зүйлээ гэж хэлээд байгаа. За.
алтан үргэлжид элэв гişэ ховор байдаг тийм үү? Тийм ээ. Үүнтэй адилхан жинхэнэ итгэлийн талаар чи Есүс тэр тасралтгүй байсан биз? Жинхэнэ итгэлийг олж авсан тэр хүмүүс. Библиэлд аврагдсан хүмүүсийг ч өчүүхэн сүргээ гэж хэлсэн. Алтан ховор байдаг шиг. Энэ дэлхий дээр чи жинхэнэ итгэл нь юу юм бол? Дэндүү ховор бөгөөд нандин байдаг. Дэлхий дээр хичнээн олон сүм чуулган байгаа бол тэд өөрсдийгөө бүгд жинхэнэ итгэлтэй хүмүүс гэж ярьдаг тийм үү? Тэгингээ гаж зөв буруу хэмээн янз бүрээр яринга одоо ч тэд нар тэгж итгэхэд амьдэрч байгаа. Гэхдээ эзнийг харахад тэдний дотор алтан мэт жинхэнэ итгэл нь хэр зэрэг байгаа болоо гэсэн үг байна. Саяхан ч тэр нэг юм сонссон тийм ээ. Нэг сүмийн пастор гэж ярьж байсан хүн муухай зүйл хийсэн гэдэг яри. Тийм зүйлсүүд дэлхий дээр өчнөө олон байна. Үүнээс олон яадаг юм бол үнний зам нь муугаар хилүүлэх болно. Библиэлд тэгж хэлсэн мэт тийм ээ. За. Хамгийн чухал зүйл нь юу юм бол жинхэнэ итгэл байна уу үгүй юу гэдэг нь тэр нь хамгийн чухлаа гэдгийг бидэнд харуулж өгч байгаа тийм ээ. За. Гэхдээ жинхэнэ итгэл дотроо ч юу юм болоо? Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас жил үнэтэй байж гисэн мэз. За энэ алтан дотор ч юу юм болоо? Холц нь гарцаагүй байдаг баг. Тийм ээ. Байгаль дээр ямар ч холцгүй шижир алт гэж байдаг болоо. Бага юу байхгүй юу? Бага харсан уу? Бага их харсан уу цогцоо? Сонссон юм уу эсвэл? Ямар ч холцгүй шижир алт гэж мэдхгүй. Заавалчгүй тийм ээ. Усаар угааж дахин тэгж байгаа түүний талаар галаар яадаг бол шардаг үстэй. Галд хайлуулдаг. Тэр үед яах вэ? Үндэ тэр дотор нөгөө холцнууд нь цэвэрлэгдэнгээ шижир алт болон хувирдаг баг. Тэр хэмжээс шалтгаалаад алтных нь нөгөө юу гэдэг вүлээ? Монгол орчинд сорц гэж ярьдаг тийм үү? Хэдэн крат билүү, кач билүү мэдэхгүй. Алт байхгүй болохоор сайн мэдэхгүй. Тэгж ялгадаг шиг тийм ээ. За, авралыг авсан хүний энэ итгэл дотор ч гэсэндээ юу юм болоо? Янз янзын холцнууд гарцаагүй байдгаа гэж Библиэлд хэлж байгаа. Тийм ээ. За, бид хүнд ч гэсэндээ итгэл бий биз? Гэхдээ энэ итгэлээ одоо яах вэ? Эзний дотор багаар төгс төгөл дээр шижир алт мэт итгэл болохыг бид нэр хүсэх ёстой байна. Тэгхийн тулд яах ёстой бол? Тэгхийн тулд биш үү? Гарцаагүй галаар шалгах ёстой гэж хэлээд байгаа. Тэр нь юу юм бол? Дээр нь хэлсэнчлэн хэдийгээр та нар төр зур шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярлдаг. Сорилт боёо зовлонч гэж хэлж болно биз? Үүгээр дамжуулан бурхан одоо ч тэр итгэгчдийн итгэлийг тэр холцноос нь тэр ертөнцийн зүйлсүүд холилдсон тэр бүхнээс нь эзэн цэвэрлэн багаар өшөөлөө шижир алт мэт тийм итгэлээр өөрчлөхийг байна штэ. Бурхан хүсдэг баг. За, Библиэлд тийм хүмүүс олон гарч байгаа байстай тийм үү? Ямар хүмүүсийг хэлж болох вэ? Хуучин гэрэн дээр гарч байгаа хүмүүсийн дотор Лот ямар хүн байсан бол? Түүнд итгэл байсан уу? Итгэл байсан. Гэхдээ түүнд итгэл байсан ч боловч юу байсан бол? ертөнцийг хайрлах хайр гэдэг бас холц зөндөө байсан биз дээ. Тийм учраас яасан юм бол тэр холцноосоо болон эцтэй яасан. Тийм зүйлсүүд түүний дотор тийм ертөнцийн хайр гэдэг зүйл байгаагүй байсан бол Содом руу очин тийм зовлон амсаж юу ч үгүй хоосон гарч ирэхгүй байх байсан биз дээ. Тийм биз? За бидний дотор ч юу юм болоо? Одоо ч тэр ийм холцнууд олон байгаа. За тэгвэл анханасаа шижир алт байсан уу? Үгүй. Лотын ах нь байсан Авраамч тэр эдгэлийн өвөг дээдс гэж дуудагддаг үз. Гэхдээ Авраамч анханасаа тийм хүн байсан болов? Үгүй үст. Анханасаа тийм байгаагүй. Авгаагийнхаа үгэнд ороод Сара тавнтаад хүүхдтэй болоод дараа нөгөө хүүхдээ хөөж явуулаад энэ бүх зүйлс нь биш үү?
түүний итгэлгүйгээр үйлдсэн ямар их хольж байсан бэ гэдгийг харуулж өгч байгаа биз. За бидний дотор ч гэсэндээ юу юм бол энэ хольж гэдэг зүйлсүүд одоо ч олон байна. Надад ч харагдаад байна ямар хольцууд байдаг. Ягаад вэ? Зөвлөгөө авахар ирдэг биз. Ямар хольц байгаа нь яг харагддаг. Мөн ухаар сайн хэлж бид нэрний нөгөө ярьдаг. За пастор яг жинхнээсээ хэлээ. Яг бодитоор яг одоо би ийм байна. Залуучууд маань одоохондоо итгэл нь арай юуко цагаан байгаа учраас тэр юм болоо. Сэтгэл нь цагаан байгаа болоо тэрөө сайн хийлдэг баг. Аауд ээжүүд болчвол яах вэ? Хэлэхгүй. Юма тасна. Тойруулаад яриад байна. Намайг ойлгохгүй гэж бодд юм шиг ба. Тэгээд ингээд ингэсэн өөрөөр нь хэлүүлэхийг үн хэлхийг хүлээдэг байхгүй. Ихэнх нь яад юм болоо хэлдэг. Бүгдийг хойш нь авч хачаад юм бол яг өөрийнхөө тэр юу. Нарийн өнгөгээд харуул яах вэ? Энэ хоёр алга нийлжээж алга ташдаг шиг тийм үү? Биел гомдолтой. Биел хэцүү байгаа юм шүү дээ. Тэгээ нөгөө талыг нь сонсоод үзвэл яах вэ? Бас л асуудал байдаг. Тийм ээ. За. Бидний дотор байж байгаа энэ олон хольцыг үүнийг ялгаж салгаж чадах цорын ганц зүйл нь юу юм бол? Энэ дээр хэлсэн байгаа зү. Итгэлийн чин шалгуур галаар шалгагдах гэж хэлсэн байгаа биз. Бурхан галан мэт сорилт зовлон гэдэг ийм зүйлсүүдээр дамжуулан байж тээ. Бидний итгэлийг багвагаар өсөгдөг баг. Аврагдсан хэрнээсээ яагаад ийм хэцүү байгаа юм бол? Аврагдаад хичээгээд амьдраа гэсэн чи яагаад ийм зовлон ирээд байгаа юм бол? Яагаад бол? Үнэхээр аврагдсан учраас тэр. Яагаад хичээгээ шийдтэл ийм хэцүү зүйлсүүд араараасаа гарч ирээд байгаа юм бол? Яагаад вэ? Үнэхээр би хичээгээд амьдрий гэж шийдсэн учраас тэр. Тийм учраас яа гэм бол бурхан бидний тэр итгэлийг бидний буруу бодлоод ертөнцийн хайр надад байж байгаа тэр холилдсон зүйлсүүд тэдгээр зүйлсүүдийг цэвэрлэж өшөө илүү итгэлээр өсгөхийн тулд яах вэ? Бурхан энэ сорилт буюу галаар шалгах энэ шалгуураар гаргахаас өөр аргагүй эдийг хэлж өгöd байгаа. Энэ харуу дээр зовхыг хүсдэг хүн хаа вэ, тийм үү? Тэгдэг үз. Бүгд л жаргахыг хүсдэг үз. Бүгд л өдөр болгон гоё байхыг хүсдэг үз. Бүр ингэж ярьдаг хүмүүс ч нэг итгэлийн амьдралаар нэг гоё нэг тийм үү? Ингээ нэг тийм дүр ингээ амьдрмаар ах яа уг нь. Тэгсэн чи амар хэцүү байгаад байна. Йоо пастор ингээ нэг тийм гоё тийм эс. Ингээл гоё байж болдгоо юм уу? Тэгээр нь бэрүүл харин тийм нэг гоё байвал те. Албаар тэгж хэлдэг. Яагаад вэ? Тэр бодол нь буруу учраас. Мэдээж гоё байхыг хүсэлгүй л яах вэ? Үргэлжил баяр хөөртэй ёстой. Манай чуулганыг харахаар амар гоё ингээ баяр хөөртэй амьдрмаар байд. Гэтэл яах вэ? Дандаа ажлууд, дандаа нөхөрлөл, дандаа үйлчлэлүүд, дандаа ийм араараасаа ажлууд амар гоё хичээл тгий ихлээр тийм ээ. Юу яасан нөхөрлөх, баахан үйлчилж яагаад, баахан хүнжил яаж яагаад ирэх юм? Химэн? Ярьдаг үз? Насаа инээгээд их хатгахтаа тахшгүй нэ. За. Гэхдээ үнэнхээр зөвтөр амьдрахыг хүсэх үед яадаг юм болоо? Эзэн бид бүхнийг энэ зовлон буюу энэ галаар шалгах шалгуураар бид нарыг гарцаагүй тасгалжуулдаг гэсэн үг байна. Йовыг харъя. Йовыг Библийн Йов номын 1-р бүлэг дээр дорны хамгийн агуу хүн байсан гэж хэлсэн тийм үү? Тэгээ тэр агуу хүнийг бурхан тэр галтун дор гаргасан. Итгэлийн шалгуураар өнгөрүүлсэн биз? Йовд ямар хэцүү байсан бол. Гэхдээ Йов түүний дунд ойлгосон биз? Тэр намайг шалгасан бөгөөд би алтмит юу гинэ? Урагшаа гарч ирнэ. Тийм учраас Йов ном бичигдсэн биз дээ. Тэгвэл Йовын энэ яриаг зөвхөн нэг уншаад өнгөрч байгаа биз? Тэгээ ямар агуу яриа бол.
ихэнх нь үр хүүхдтэй болохоор мэдэхгүй байх шиг байна тийм үү? Ихэнх нь гэж угаасаа хүүхдтэй нэг ч байхгүй шиг байна. Уучлаарай. Хормоо ийсэн манай залуу гэрүүлээд байгаа ч одоог нь хөөхтөг байгаа юм тийм ээ. Яв намыг энэ явын байр суурь тавиад үзүүлээ шүү дээ. Энэ үнэхээр агуу хүн ойлгож байна. Хэрэг би байсан бол гэж бодоод үзүүлээ шүү дээ. Нээ нөгөө мэдээж христчин хэтэрсэн сорилтыг бурхан зөвшөөрөхгүй гэсэн учраас надад бол зөвшөөрөхгүй юм билээ. Ягаад вэ? Надад явын итгэл байхгүй учраас. Тийм учраас яасан юм бол хичнээн зовлонтой хичнээн бүхнээ алдсан үр хүүхэд бүх зүйлээ алдсан гэсэн хүн байсан ч явын өмнө очивол юм хэлж чадахлаа. Яв ном бичигдснээс хойш өдийг үртэл хэдэн мянган жилийн турш хичнээн олон итгэлийн хүмүүстээ энэ яв ном нь хүч болон тайтгарл тайвшрал болсон болоо гэсэн үг байна. Тийм ээ. Үндэ түүний төлөө мөн явынч төлөө бурхан түүнийг тэр гал дундуур явуулсан биз дээ. Бид өгнөгч тэр эзэн юу юм бол одоо энэ итгэлийг баг багаар олж аваасаа итгэл нь өсөөсөө гэж эзэн биднээс хүсэж байгаа баг. За тийм учраас энэ 1-р Петр номон дээр ч тэр зовлонгийн талаар тасралтгүй хэлж өгсөн баг. 1-р Петр 2-ыг хойш нэрвүүлээд харуулна. Энэ дээр ингэж хэлсэн мэт. Авралыг авсан хүмүүсийг одоо ч тэр эзэн юу юм бол үгээр өнгөрүүлж байгаа баг. 2-ын 19-өөс 20-р ишлэлийг хамтдаа уншийе. 1-р Петр 2-ын 19-өөс 20. Учир нь хүн шударга бусаар завхдаа бурханд ханддаг мэс чанараасаа болж төвчүүл. Энэ нь нэгүүлсэл юм. Хэрв та нар нүгэл үлдэж цохиулаад төвчлээч. Үүнд ямар гавья байх вүлээ? Харин та нар зөвийг үлдээд завхдаа үүнийг хүлцэн төвчүүл. Энэ нь бурханы нэгүүлсэл юм аа гэж хэлсэн байгаа эцэст. Эдгэлэр зөвтөр амьдрийг их тусам яад юм болоо. Шодргосаар зовх үе би. Би шодргосаар зовж гэнэ гэж олон бодогдоод байгаа. Гэхдээ нарийн бодоод үзүүлээ штэ. Би өдийг хүртэл шодргосаар зовж гэнэ гэж бодож үзээгүй юм шиг. Нарийн бодоод үзэхлээр байна штэ. Хүмүүс тэгж харагдаж болох юм тийм үү? Гэхдээ өөрийнхөө тэр гүн рүү өнгийн харангаа нарийн тунгаан бодвол яах вэ? Ирэх ёстой юм л ирсэн байна гэдгийг мэдэж бол. Тийм учраас яах вэ? Нүгэл хийгээд цохиулсан юм байна. Ядаж нүгэл хийхгүй нэг тэг юмсан. Тийм бодол их төрдөг. Авралыг авсан хүмүүст одоо ч юу юм бол эзэн шодргосаар зовх зовлон гэж зөвшөөрдөг баг. Хойш нэрвүүлээ 4-р бүлэг дээр чи дахиж хэлсэн мэт. Энэ 4-р бүлэг дээр чи яг адилхан агуулгууд энэ чи тасралтгүй хэлж өгч байгаа биз дээ. За 4-ийн 12-оос 14-р ишлэлийг хүртэл. За эхлээд 12-ыг л уншиж үзье та. 12-оос 13 хүртэл уншиж үзье та. Хайртай хүмүүс минь та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг. Галт сорилтод ямар нэгэн хачиргалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. Харин Христийн зовлон хуваалцдагта баярл. Ингэснээр мөн түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм аа. Энэ үгэн дээр ч юу юм бол галт сорилт гэж хэлсэн байгаа үст. Энэ үед ч ахан дүүс үнэхээр энэ галт сорилтонд орж ирсэн мэт. Энэ үеийг төсөөлөн бодоод үзээрэй. Та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачиралтай юм та нар тохиолдсон мэт бүү гайхаа. Яагаад вэ? Христ ч тэр зовлон амссан учраас. Христ ч загалмаагаа өрн тэр сорилтыг даван гарсан учраас. Божтоор итгэгчд яасан бол амьдараа галд шатаа гэдэг үхэж байсан биз дээ. Арслан барын хоол болж байсан биз.
жинхнээсээ галт сорилт тэдэнд ирж байсан. Түүгээр дамжуулан анхны чуулган бүр илүү хүчрхэгж хавчигдах тусам зовлон ихсэх тусам тэдний итгэл бүр илүү өссөөр байсан биз дээ, тийм биз? Үйлс намын 8 дугаар бүлгийг харъя. Үйлс 8. Намын 1-ээс 4-р ишлэл хүртэл хамтдаа уншъя. Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа. Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элчнээс бусд нь бүгд Юудаа ба Самарын нутгуудаар тархав. Стефаныг сүсгтэй ирчүүд хөдөөлүүлж түүний хойноос ихэд гашуудан уулзгаажээ. Харин Саул айлаас айлд орж ирэмгэлгүй баривчлан шоронд хийж чуулганыг тарамдуулж байлаа. Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. Хавчлага нь их байх хэрээр яасан юм бол тэдний итгэл нь бүр илүү өссөн биз? Тэгингээ тэд нэр Филипп Самарын хотуудад ирж тэдэнд Христийг тунхаглав. Ингээд яасан юм болоо? Бага аз руу тасралт үеийн сайн мэдээ тараагдаж ирсэн биз дээ, тийм биз? Анхны чуулганы үед ч байсан бол энэ гал мэт сорилт итгэлийг нь шалгаж байсан гэдгийг бид хүн мартаж болохгүй. За. Өнөөдөр ч бид хүн юу юм бол энэ итгэлээр амьдрч байгаа хүмүүс үсттэй. Гал мэт сорилт бидэнд нэг нөгөө ирсэн болов? Гал шиг бодогдож болох юм. Тийм биз? Эзэн тэгвэл яагаад надад энэ зовлонго, энэ хавчлагын сорилтыг зөвшөөрч байгаа юм бол? Бидний итгэлийг өсөөсөө гэсэндэ, тийм биз? Итгэл нь амьд зүйл ах. Тиймээс Библиэр итгэлийг юутаа зөөрлсөн бол гिचийн үртэй зөөрлсөн мэт. Тэр гिचийн үр нь хичнээн өчүүхэн боловч асар томод болон ургадаг шиг амьд итгэл нь юу юм бол тэр амийн хүч гэдэг зүйл бий. Хичнээн хатуу газар унсан чи эцтэй урган том мод болдог шиг, тийм үү? Бидний итгэлчдэр яах вэ? Үнэнхээр жинхэнэ итгэл байгаа бол энэ сорилт гэдэг зүйлийг Бурхан бидэнд тасралтгүй зөвшөөрч мэдээж Христ нэтэрсэн сорилтыг зөвшөөрөхгүй гэж хэлсэн, тийм үү? Энд байгаа хүн тус бүрт яах вэ? Итгэлийнх нь хэмжээгээр зөвшөөрдөг. Ахан дүүс над дээр хурж ирээд зөвлөгөө авах уу би. Тэрийг бүгднгийн хооронд нь биш те. Ярьж өгвөл яах вэ? Ярьж болохгүй л дээ. Ярьж өгвөл яах вэ? Ихэнх нь ичих баг. Яагаад юм бол? Зарим ахан дүүсийн гэрчлэлийг сонсоод үзүүлээ шүү дээ. Өмнөөс нь яс авталцсан гэж ярьдаг, тийм ээ. Би сонссон ч юу юм бол яаж гарна да? Нэг нөгөө олигтой хилж өгч чадах үг байхгүй ах үйч би. Зарим ахан дүүсийн гэрчлэлийг сонсоод үзүүл яах вэ? Үндэ тэнд өчүүхэн зүйлсүүд баг. Мэдээж энэ төр зүйлсүүдийг ч юу юм бол хийж чадалгүйгээр шантраад өстө хэцүү байна. Тэгж их үйч би. Түүнийг харангаа итгэл гэдэг нь юу юм болоо? Бүгдээрээ адил биш учраас тийм баг. Тийм ээ. Тэглээгээ түүнийг шүүгч аргагүй. Үүнийг яриад явж байгаа нь юу юм бол? Яадаг ч байсан энэ итгэлийг нь Бурхан шалгаж байгаа хэрэг баг. Нэг хэцүү зүйлийг ард нь гарлаа. Би өстө энэ нүртэл үүнээс цааш би чадахгүй мэн. Чадахгүй учраас тэр хүрээд Бурхан зогсоож байгаа баг. Та хугацаа өнгөрсний дараа дахиад асуул яа тийм бол түүнийг чадаад ард нь гарсан байт. Мэдээж 5 жил 10 жил болсон ч юм бол тэр асуудлаасаа тас зуурчаад өөрчлөлтгүй хүн ч бий. Үнэхээр тэр итгэлийн шалгуурыг ялаад гарья гэсэн итгэлээр үлдээ гэсэн тийм сэтгэл байхгүй л шүү дээ. Бурхан ч тэр яадаг юм бол тэр үнийг тэрл хэмжээнд нь хараад хүлээгээсээр арга байхгүй.
Яг гэвэл бурхан шударга бөгөөд хайрын бурхан учраас тэр итгэл байхгүйд хүчээр тэр үний итгэлийг өсгөхийн тулд хүчээр зөвшөөрөл тийм үү? Хүчээр тэр гал руу оруулаад эзэн тэгж ажилдгүй шүү. За. Бидний дотор ямар сэтгэл байх ёстой юм бол үнэхээр миний итгэлийг өсөөсөө гэж хүсэх тийм хүсэл байх ёстой. Итгэл нь өссөн хэрээр энэ зовлон гэдэг зүйлийг дуртай хүлэн аваад түүний цаана гарсан тэр хүмүүс яадаг юм бол бүр илүү эзний өмнө ирэхмээр хэрэглэгддэг. Гэр бүлдээ чи сайн мэдээ хүчтэйгээр тарааж чаддаг. Библиэлд тэгж хэлээд байгаа. За. Бид өхөн энэ итгэлээ өшөө илүү үсгэн эзний дотор өшөө илүү хүчрхэг амьдрахыг эзэн бид өхнөөс үсэж байгаа. Тийм ээ. Мөн Эфес номын бас 4 дугаар бүлгээс түр харъя да. За. Энэ алтмит итгэлийг эзэн мэдэн зөвшөөрөхийн тулд яадаг гинэ? Зовлон сорилт гэдэг зүйлийг зөвшөөрдөг гэсэн байгаа юм. За, Эфес 6-гийн 16 дээрээс харуулна. Энэ дээр мөн галмит сорилтын талаар хэлэнгээ. Энэ дээр ингэж хэлсэн байгаа юм. Энэ бүгд дээр ёрын Эфес 6-гийн 16 хамтдаа уншия. Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галтас сумыг унтрааж чадах итгэлийн бам бай. Авралын дуулга болон бурхны үг болох сүнсний сэлмийг аваа. Уншмаар байгаа юм шиг байна те. За энэ дээр штэ. Итгэлийн бам бай гэж хэлсэн байз. Юу гинэ? Ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бам бай гэж хэлсэн баг. За. Галт сорилт ирдэг гэж хэлсэн байз. Энэ галт сорилтын дотор мөн бузар сүнсний бидний рүү харавдаг энэ галт сумч байгаа баг. Үүнийг ялан гарахын тулд юу хэрэгтэй гинэ бидэнд? Итгэлийн бам бай. За, итгэлийн бам бай ийм байвал яах вэ? Энэ хамгаалж чадах лөө. Ийм хариугд хамгаалж чадахгүй. Гэтэ харахлаар яах вэ? Бидний дотор ийм хүн олон байгаад. Бам бай нэгс чинь нэг ийм салбайтг барьчих. Энэгээр бамба хийж чадахлаа. Ийм бамбатай яаж тэр галт сумыг хамгаалж чадах вэ? Тийм биз? За. Бузар сүнс юу юм бол? Одоо ч тэр итгэгчдийг унгаахын тулд тасралтгүй энэ галт сумнуудыг харавсаар байгаа. Сэрсэн үү? Шинжиг өндө хөрлөхөр ингэж байгаа шин. Шин жоох амраараа. За. Энэ бас итгэлийн сорилт болчих үед өө. Энэ зэрэг юм тоохгүй шүү дээ, тэ? Тоохгүй. Пастрээс дэ үгийн замаар намайг өстө сэрсэн үү гэж байгаа юм даа. Гомдоод маргааш ирэхээ очил яана. За. Энэ бузар сүнсний бидний рүү харавдаг олон галт сумнууд байгаа. Үүнийг ч хамгаалахын тулд юу юм бол алтмит алтаар шалгуулсан тэр итгэлийн бам бай бидэнд гарцаагүй хэрэгтэй гэсэн үг байна. Энэ бузар сүнсний харвсан галт суманд унсан хичнээн олон хүмүүс байгаа бол эргэн дээр нь харъя да. Хамт нөхөрлж исэн хүмүүсийн дотор унсан хүмүүс олон байж. Ягаад унсан бол энэ итгэлийн бам бай гэдэг зүйлээ бэлдэг учраас тэр. За. Бузар сүнсний энэ харавдаг энэ галт сумны онцлог нь юу вэ? Нэгдүгээрт нь алах зоригтой байх. Тийм биз? Хичнээн олон хүмүүс энэ суманд нь оногдон үхчихсэн бол. Тэгээ сум боловч ямар сум гинэ? Галт сум гэж хэлсэн байгаа юм. За. Яагаад галт сум гэж хэлсэн юм бол? Яагаад галт сум гэж хэлсэн бол? Өнөө өглөөч гэсэндээ энэ хил бол гал гэдэг Яаков номоос ээжүүдтэй бас нөхөрс. Галны онцлог бий. Гал яадаг вүлээ? Шатаадаг. Зогсдоггүй, эргэн тойрноо бүхэлд нь шатаадаг үстэй тийм үү? Бузар сүнсний энэ сумных нь онцлог нь галт сум гэж хэлсэн байж байгаа. Тардаг байж байгаа. Эргэн тойронд байгаа бүх зүйлээ шатааж гайдаг. Энэ дотор
тэр ганц оногдсон тэр хүний тэр өөрөө ганцаараа шатаад дуусах асуудал биш. Тийм байгаа ч тийм. Бид нэр яагаад итгэлээрээ хүчтэй амьдрах ёстой юм бол? Яагаад вэ? Энэ нь ганц миний асуудал биш учраас үсттэй. Тийм биз? Яагаад вэ? Надаар дамжуулан аврагдах хичнээн олон хүмүүс байгаа бол надаар дамжуулан л авралыг авах ёстой миний гэр бүлийнх. Маргааш тийм ч учраас энэ гэр бүлийн сайн мэдээ гэдэг сэдвэр үг орё гэдэг өнөөдөр өөр сэтгэл шолооччихлаа. Залуучдын сэдв ч гэсэндээ тийм гэж хэлсэн тийм биз? Яагаад вэ? Би гэдэг ганц хүний асуудал биш гэдэг байна. Үнэхээр тийм биз? Нэг хүн итгэлээр амьдран эзний дотор хүчтэй амьдрах үед яах вэ? Түүгээр дамжуулан эргэн тойрных нь хүмүүс тасралтгүй аврагдангаа тийм биз? Энэ бурхны ажил явагддаг үстэй. Гэтэл би гэж ганц хүн тэр бузар сүнсний галцсамд оногдон итгэлийн бамбагаар халахлалгүй түүнд ил гарч ирэн оногдох тэр мөчөд яах вэ? Тэр ганц хүний асуудал биш. Эргэн тойрных нь тэр бүх хил хүмүүст яа тийм бол энэ гал нь юу ч хоочин төмөрд нь шатаадаг тийм зүйл байна. Ийм учраас яах вэ? Бид өхөн үүнээс үнэхээр болгоомжлох ёстой гэж хэлээд байгаа. Бузар сүнс хаашаа харагдаг бол за хамгийн дөрөндөө шүү дээ. Итгэгчдийн зүрх сэтгэл рүү хамгийн чухал зүйл нь юм энэ зүрх үст. Найдвартай алах ганц л газар толгоо эсвэл зүрх үз. Бусд нь яах вэ? Яаж хийж яагаад амьд үлдээд байдаг. Байлдаанд кино үзсэн мэз? Ан ангинахад ч тэр миний үргэлж боддог хоёр л газар байсан. Ойрхон байвал нь итгэлтэй байвал нь толгоо хулих гэж ярьдаг тийм үү? Жохон зайтай байвал нь хамгийн найдвартай нь юу юм бол энэ хэсэг баг. Энд юу байгаа юм бол зүрх баг. Бүр буруутлаа гэхэд илэг уушиг таарныз. Жохон өнгөлгө буудлаа гэхэд нуруу сэр таарна. Зүуд ярих гэдэг олгоо ярьлаа гэж хөө. Ягаад хамгийн чухал хэсэг нь тэнд байгаа учраас тийм ээ. За, бузар сүнсний авралыг авсан хүн лөө хамгийн түрүүнд харагдаг тэр хэсэг нь юу юм бол энэ зүрх сэтгэл байх. Бузар сүнс ямар номсон харагдаг бол зүрх сэтгэлд нь өөрийн бодол гэдэг тэр бодлыг харавж оруулдаг байх. Библиэлд ийм байгаач. Миний бодлоор эцэст нь тэр миний бодол буюу тэр буруу бодолтой хөтлөгдөнгөө бурхнаас багаагаар яах вэ? Холдож эхэлдэг үстэй. Тэр зүрх сэтгэл гэдэг тэр зүйлийг нь харах тэнд үүнд оногдсон хүмүүс яадаг юм бол эцэстээ сонин болж хоёрч эхэлдэг. Бурхны талаар буруу ойлгож. Бурхнаас багаагаар зүрх сэтгэл нь холдон. Бурхны хийсэн ажил хүртэл эргэлдэж эхэлдэг. Эцэст нь яадаг вэ? Энэ бодол нь бүр илүү хөгцсөөр сонин хүн болж хоёрдог. Өмнө нь үгийг зааж байгаа хүмүүсийн талаар, бурхны ажилчдын талаар ч яадаг вэ? Буруу бодол тээж эхэлдэг. Аюултай шүү. Энэ бузар сүнсний тэр өгсөн галт сумнаас биш үү? Бид хүн өөрсдийгөө хамгаалах ёстой байна. Энэ бузар сүнсний энэ галт сумнаас бид хүн юугаар хамгаалах өөрийгөө? Итгэлийн бамбай гэж хэлсэн байгаа юм. Энэ итгэлийн бамбай үүнийг халахалж чадах цорын ганц зүйл байна. Ойлгосон биз? За. Итгэлээрээ сул хүмүүст нь бузар сүнсний бас нэг харавдаг тэр сум нэг зүйл. Тэр юу юм бэ? Энэ зүрх сэтгэлд нь авралын эргэлзээ гэдэг зүйл. Авралын эргэлзээ мөн ертөнцийн санаа зовноор энэ зүйлсүүд орж ирүүл яа гэм болоо багаагаар бурхнаас холдож эхэлдэг байна. Лотч тэр сумд оногдсон биз? Хизээ оногдсон бол лот? Хизээ харуулсан бол? Юу гэж бодож байна? Египтэд явах үед.
Одоо ч тэр олон залуучууд байна шүү дээ. Египтэд очиод түүнд оногдоод ирсэн хүмүүс байгаа энэ дотор. Оногчоод одоо тэнд шархтаад байна шүү дээ. Тэгээ явж байгаа хүмүүс гадуур олон биш үү? Тийм биз? Египтэд очих үедээ ертөнцийн хайр гэдэг тэр ном сум маань галт сумд нь оногдсон. Самсонч тэр эсрэг үйс гэдэг ном суманд оногдсон биз? Бидний доторч тэр юу юм болоо? Тийм газар ил гарч болохгүй ойлгож байна уу? Аврагцсан хүн энэ ертөнц рүү очивол тэнд юу байгаа бол бозорсны галт сум тасралтгүй ирсээр байгаа биз? Эсрэг хүйсний гим нүгэл хийж болох тэр газар очивол яах вэ? Бозорс үнсний тэр галт сум тасралтгүй ирсээр байна үстэй, тийм биз? Би бүрэн бамбагаар бүрэн өөрийгөө хойгилсан юм чинь тэгж бодоод очихлоо. Миний хувьд аврагдаад нэг жил гарны дараа Монгол руу ирсэн юм шүү. Юу ч мэдэхгүй амьд ганц л сэтгэлд сайн мэдээлэл амьдрий. Бодитоор хурж ирээд өөрийнхөө нөхцөл байдлыг ингээд дараа нь харах нэ. Итгэлээр амьдраад нөгөө 2007 оны 4 сард нь аврагдаад түүний дараа жилийн 7 сард нь хүнтэй суугаад хүнтэй яг их нэртэйгээ суугаад 12 сард нь Монгол руу ирсэн. Итгэлийн амьдралын талаар нөгөө тэр дунд бодитоор итгэлээр амьдрсан хугацаа надад сүүлийн 1 жил л байсан юм шиг. Хүн шиг нэг амьдрах гэж хичээсэн сүүлийн 10 сар л байсан юм шиг. Бусд нь нөгөө эргээд харуул юу юм бол үнэхээр өрөвдмөр амьтай төдий гэдэг шиг тийм үү? Тийм хүн байсан юм шиг. Тийм байдалтай ирээд Монгол төрж ирэнгээ өмнө нь найзалдаг байсан мөн ажил төрлийн хүмүүстэй уулзсан. Уулзаж үзээд би өөрөөсөө хайсан. Аврагцсан л гэж байгаас би хизээ бол хизээ эднэртэй яг адилхан амьдарч болох хүн юм байна. Архиуж байгаа газар очиод архиугаа өгөх юм бол за нэг дахиад нэг уучгаа ганц тачих юм бол баг татчих шинжтэй байсан. Яагаад вэ? Өмнө тэгээ амьдарч байсан учраас. Тамхиг наваа байж байгаа чинь юу үлээ гэдэг буцаага өгчээсэн тохиолдол шүү. Тэгээ өөрөөсөө хайсан. За очиж болохгүй мэн. Болтий. Утасны дугаараа соли. Бүр ийм бодол хүртэл төрсөн. Хизээ бол хизээ би унж болох юм. Түүний дараа нэг жил гарны дараа байна уу? Яг ямар нэг очиж үзье гэдэг очиж үзсэн байхгүй юу? Тэр үед яасан юм бол өөртөө итгэл төрсөн. Энэ зэргийн юмыг би даваад гарах итгэлтэй болцсон юм байна. Хажууд нь кола ууд сунга, тийм ээ? Сайн мэдээ таранга тэгж яагаад гарч ирж ихсэн. Тэрээс өмнө нөгөө Монгол дээрээ дөнгөж удааг байхдаа би тэр газар очих юм бол хизээ бол хизээ унах юм байна гэдээ ойлгосон ба. Тийм өөрийгөө мэдсээр байж. Тэр галт сум хамгийн илбэг байж байгаа тэр ертөнцид бозор сүн тасралтгүй харж байгаа тэр газар бид хүн очиж болохлоо. Болохгүй шүү дээ. Миний өвч тэр энэ манай залуучуудын гадаад руу ч юм уу явна гэхлээр нөгөө айдаг. Яагаад вэ? Тийшээ яваад эргэж ирээд авралыг авсан хүн шиг амьдарж байгаа хүн 10-ын 1 байж чадсан болов? 2 байж чадсан болов? Ихэнх нь яадаг вэ? Тэр галт сум нь оногдсон байгааг хардаг. Оногдоод шархтаад өөрөө ямар байж байгаагаа ч мэдэхгүй байж байгааг хардаг. Тиймээс нэрэл гим нүгэл нь уйм өвч юм да. Уйм өвч нь ямар вэ? Арьс махан тасраад унжны өвдөлтийг мэдрэхээ болдог гэж. Тийм ээ. Тэр юу харуулж өгч байгаа юм бол аль хэдийн тэр суманд нь оногдсон гэдгийг бидэнд харуулж өгж байгаа үст. Дэмж тэр яагаад тийм Тесалоник хайлаад явах болсон бол тэр галт сумд оногдох тэр газар гарцаагүй тэрээр магадгүй очсон баг. Библиэлд нарийн гараагүй байгаа ч. Тийм ээ. Бид хүн энэ сумнаас яах ёстой болоо? Яаж хийж цугтах ёстой вэ? Энэ итгэлийн бамбаага бид хүн бүр илүү хүчрхэг болгохын тулд яах вэ? За нэгдүгээрт нь юу гэнэ?
ном сум их явдаг газруудаас зайлах ёстой байж. Би оногдож болох тийм газруудаас зүхтаах ёстой байж. Тиймээс залуу насныхаа дур хүслүүдээс юу гэнэ? Зүхтаа гэж болсон болохоос биш ээ. Очиад тулаад өөрийг нэг шалгаад орхиж Библийн хаана байна? Тийм ээ. Өөрийгөө зогсож байгаа нэг нь унах үе юу гэнэ? Болгоомжлоо гэж хэлсэн биз дээ, тийм ээ. Тэр зүйлсүүдээс бид хүн зүхтаах ёстой байна. Сургаалт төгс 4-ийг харъя. Сургаалт төгс 4. Дөрвийн 14-өөс сургаал төгс 4-ийн 14, 15-ыг хамтдаа уншия. Буруутын жимээр пүүяв, муугалдагчийн замаар пүү алах. Түүнээс зайлсхий. Түүнтэйгээр гарах хэрэггүй. Түүнээс эргэн хажуугаар нь өнгөр. Библи тасралтгүй хэлж байгаа зү. 5 дугаар ишлэлдэр мөн 5-ын 7-оос 7-8-ыг хамтдаа уншия. Ийм төвгүүд минь намайг сонс. Амнаас нь гарах үгнээс бүүцэр. Тэрэмээс явах замаа хол байлга. Гэрийнхэн үүдэрч ойрхон бүү яваа. Гэрийнхэн үүдэрч үгнэ. Бүү яв гэж хэлсэн байгаа. Тэр гимнүгэл хийж болох тэр зүйлсүүдээс юм л ойртож очиж болохгүй байна. Тийм учраас заавал тэнд очиж үзээд тийм ээ. Өөрийгөө надад одоо энийг ялж чадах хүч байна уу үгүй юу? Жинхнээс шалгаж үзэх гэж очиж болохгүй шүү. Ойлгосон мэт? Хааш та сул дараа ойлгож байна уу? Ганцхан ах нар л сул дараа болов? Үгүй. Игчнэр чи ялгаа байхгүй ойлгож байна. Онцгойл манай монголчууд бүр тийм юм шиг. Яагаад бол? Энэ эсрэг үүсний гимнүгэлд яагаад Монгол ахын дүүс юм амархан унаад идэх юм бол? Бодоод үтсийн маханд их учир байх шиг байна. Тэр чигээр уураг үз. Инээд юм биш. Тэр чигээр уураг байхгүй. Тийм учраас яах вэ? Тэр хэмжээгээр яах вэ? Энэ эсрэг хүсний үсэл тачаал энэ зүйлсүүд үнэхээр илүү их байд юм шиг. Ногоо жоох ихэд дээрээ за. Тийм учраас дэлхийд даяар яг энэ монголчууд ихэр амар үндэстэн байдаг гэж ярьдаг. Бодитоор тийм. Гадаад хүчтэй олон хүмүүс байгаа. Монголчууд хаач очисон яа тийм бол илүү байгаад байдаг. Солонгос гэсэндээ намайг аврагдаад удааг байхад Монгол сайн мэдээний баг тийм ээ. Монгол сайн мэдээний багын Солонгосын нөгөө юуны юу лээ? Солонгос залуучууд гээд хамтдаа далайн ирэг дээр очиод нэг спорт нөхөрлөх үе гадуур нөхөрлөл болж исэн байхгүй. За Монгол сайн мэдээж нэг ийм хэн намхах. Ингээ хооронд нийлүү барилдуулсан чи яасан юм зү. Бүгднийг нэвхэд авчиж байгаа байхгүй. Дараа нь гар барилдааны уралдаан бас. Би тэр үед ороогүй л дээ. Бас л монголчууд тасралтгүй дарж исэн. Би орвол ялах нь ялна л гэхдээ ороогүй алуур. Жохон даруу царай нэ. Энийг гэдэг нүггүй. Хамгийн бяртаа надтай үзээрэй за. Тэгэх юм би ялах юм бол би залуучдын юу нь болно штэ. Тэ хаа газар тийм юм шиг байна. Аврагдахаас өмнө Солонгост байж явах үед тийм ээ. Энэ Солонгос монголчууд энэ хоорондоо жоохон асуудал гарах юм бол энэ монголчууд нь нэмэр байхгүй. Зүгээр ингээд хүн цохоо яваад өгдөг. Бахархаар зүйл биш үндэ. Яагаад тийм юм болоо? Энэ яалтчих вэ? Энэ цуснд нь байгаад байна. Тийм учраас дэлхийд даяар юу юм болоо? Хамгийн тийм аюултай хүчтэй тэр хүмүүс гээд яхрангууд нь ерөнхийдөө эхний 1-3 дотор монголчууд дандаа явдаг мэднэ. Нөгөө Ирланд үлээ юу үлээ нөгөө юпхтэй хүмүүс чинь. Юу ч үлээ Викинс ч үлээ юу ч үлээ тэд нар нэг хэсэг нь байгаад ах шиг байна тийм үү. Тэгээ Оросуудаас нэг орж ирээд ах шиг байна. Тэгээ Монгол яадаг ч гэсэн эхний 1 2 3 дотор найдвартай яваад байгаа байхгүй. Яагаад юм бол? Энэ махан тэр хэмжээгээр байна штэ. Хүнийг энэ ирч хүчтэй тийм болгодог байна. Ирэмгүй. Ойлгосон биз? Яг нэ. Тэрэмээс явах замаа хол байлаа. Гэрийнхэн үүдэрч ойрхон бүү яв. За,
Тэгвэл юу болох вэ эцэст нь? Эстэгвэс хүндлэл чинь бусдын холж нас жилээ чи харгас нэгэнд алдах үе. Энэ хэнийг хэлж байгаа? Бодөр сүнсэнд тэр нас жилээ харгас нэгэнд алдаад юу ч биш. Тийм амьдралаар амьдарж байгаа хүмүүс хичнээн олон байна. Ямар өрөвдмөр бол. Тийм үү? Энэс манай залуучууд гэж үнэхээр болгоомжлох ёстой гэсэн үг байна. За. Тийм учраас бурхан яадаг юм бол бид бүхэндээ энэ итгэлийг мань бамбайг мань бүр илүү бат болгохын тулд энэ итгэлийн сорилт гэдэг зүйлийг гарцаагүй зөвшөөрсөөр байгаа юм шүү дээ, тийм үү? Йосеф шигч бурхан тэр агуу эрхмээр хэрэглэхийн тулд хичнээн олон итгэлийн тэр гал мэд шалгуураар өнгөрөөсөн бол. Тийм учраас Йосеф гэдэг агуу хүн болон Библиэлд бичигдсэн биз дээ. Авраамыг тэр бурхан итгэлийн өвөг дээдс болгохын тулд яасан. Тасралтгүй тийм сорилтуудаар итгэлийг нь шалгасан биз дээ. Тиймээс Авраам яасан. Тийм хүн болж хувирсан биз. Мосегч тэр. Медианы цөлдөх 40 жилийн тэр цаг хугацаа итгэлийн шалгуур гэдэг зүйл байгаагүй байсан бол Израилийн удирдах тийм хүн болох боломжгүй байсан биз. За бидний доторч тэр эзний өмнө эрхмээр хэрэглэгдээ мундаг хүн болъё, Монголын сайн мэдээний амьдрыг ингээ тгий гэж ярьдаг. Тэгвэл зовлон ирэх үед яах ёстой бол? Миний яриа биелж байгаа юм байна. Ингэж бодох ёстой биз? Гэтэл яах вэ? Зовлон сорилт ирэхлээр нөгөө юу яасан гоё ярьж байсан юмд нь хайцсан бүү мэд. Алидийн итгэлээр унан шантаран тэгдэг. Тэгж болохгүй гэсэн үг байна. За. Манай Монгол номлогч нар болсон хүмүүсийг нарийн ажиглаад үзээр. Аяанда тавар явж байгаад болсон хүн байгаа болоо. Харуулна байхгүй. Бурхан тасралтгүй яадаг юм бол энэ амьдралд нь энэ шалгуу сорилтуудыг зөвшөөрсөр байдаг. Энэ жил номлогч болсон булгаа ах нь. Булгаа номлогч нь ямар байна? Олон жил харсан бах тийм үү? Зүүн сүмдч нэг орчуулагч болж яваад Сүхбаатарт очоод хаа сайгүй явсан. Очсон газар болгондоо юу юм бол барилга бариад. Тэг яагаад бол? Тэр итгэлийг нь тэр холцыг нь авч явахын тулд байж тээ. Тийм биз? Миний өвчгсөндөө тийм үе байсан. Одоо ч тасралтгүй тэр шалгуураар орсоор байгаа. Яахын тулд бүр илүү итгэлээр өсөхийн тулд байж тээ. Тийм биз? Бид хүнч тэр бидэн дэрсэн тэр зовлон хавчлага ийм зүйлсүүдийг сонин зүйл гэж бодолгүй. Эцээ өрл үүнийг ялан гараасаа гэж хүсэж байна. За. Үүнийг ялан гарсан хүнд юу байгаа юм бол? Мэдээжин хэрэг. Юу байгаа гинэ? Петр 1 харъя да. Нэг энэ 7-оо дахиад уншия да. Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн илчлэлээр магтаал алдар хүндэтгэлд хүрэх юм аа. Энэ итгэлийн шалгуурыг сайн даван гарсан тэр хүнд өгдөг тэр ерөөл нь юу юм бол? Есүс Христийн илчлэлээр магтаал алдар хүндэтгэлд хүрэх болно. Эзнийг ирэх үед яах вэ? Сайн байна, итгэмжид болно гэсэн тэр магтаалыг бид өхөн эзнээс сонсох болно эзтэй. Мөн эзнээс тэр хүнд юу юм болоо? Алдар нь ирнэ гэж хэлсэн мэт. Эзэн хүндлэнэ гэж хэлсэн мэт. Хичээнгүлэн үйлчилж байгаа тэр зарцаа эзэн яана гинэ? Хүлтэн суугаад үйлчлэнэ гэж хэлсэн мэт. Энэ алдар магтаал хүндэтгэл гэдэг зүйл бидэнд үлдсэн учраас бид хүн яах ёстой юм бол? Эзнийг ирэх тэр өдрийг хүртэл тийм биз? Энэ итгэлээ өшөө илүү батвах, өшөө илүү өсөхийн тулд яах ёстой юм болоо? Эзний өмнө энэ итгэлийн шалгууруудыг өшөө олон давж гарахыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа байна. Зорилго нь юу юм бол? Бидэнд тэр алдар, тэр хүндэтгэл, тэр нэгүслийг өгөхийн тулд үсттэй. Тийм биз? Одоо ч
магадгүй бидэнд тэр сорилт ирсэн байгаа. Яах ёстой бол? Юу ёстой? Хэцүү юм байна. Гэт ухрах уу? Эсвэл итгэлээр энэ бүхнийг хүлээн авангаа. Эзэн намайг бүр илүү итгэлээр мөн өсөхийг хүсэж байгаа юм. Ингэж бодонгоо хамтдаа ялангараасаа гэж хүсэж байна. Ойлгосон биз? Галцсан байгаа штэ. Хол юу шүү? Энэ дотроос тийшээ харуулаад яваад өгөхийг санаа зовж байна. За. Хамтдаа залбираад дуусгая. Харин бурхан аав тандаа баярлалаа. Энэ ертөнцийн төгсгөлийн үед эзэн та бид бүхнийг аварч өгөн би болсон чуулган дотор амьдруулж байгаа талархаж байна. Бидний итгэл хичнээн сул дорой боловч та өөрийнхөө нэгүслийн тэр үгээрээ өдрөөр бидэнд өгдөг энэ үгээрээ дамжуулан итгэлийн зууран барьж өгч байгаад талархаж байна. Удахгүй ирэх эзэн таны юм зогсох тэр өдөр сайн байна итгэмжид болно гэсэн тэр магтаалын үгийг сонсч чадхаар эзэн та бидний үлдсэн амьдралыг удирдах өгөхийг хүсэж байна. Тэгхийн тулд эзэн та бид бүхэнд итгэлийн шалгуур гэдэг зүйлийг чи зөвшөөрдөг үлээ. Тэр бүхий л итгэлийн шалгуурыг сайн давж чадхад эзэн та бидэнд өшөө илүү итгэл мөн бидний зүрх сэтгэлд ч энэ сорилтыг мэдээжийн зүйл гэж бодон эзний намайг хайрлсан хайр хэмээн бодонгоо эдэглэр илүү ялан амьдарч чаддаг. Тийм байдаг хүн болж чадхад та тусалж өгөхийг хүсэж байна. Манай залуучуудад эзэн та өшөө илүү хүчнийг үслээ дүүргэж өгөхийг эзэн танаас гон залбирч байна. Бидний хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.